За өнөөдөр ч одоо маа 3 насны зүсүүд би ч одоо яг хамгийн залуу л да. Хамгийн жоохон шууны нөгөө баг гэдэг шиг одоо ийм баг шуу байна. Тэр 3 насны зүсүүдүүд ер нь хаач ер нь энэ төрсөдөр өдрийн бодохоор хүүхдийн 1 насны зүсүүдүүд амар юм байна. Тэ? Амар болдго юм байна. Юу энэ 3 нас мас та нар маа энд ингэ. Тэр 1 насны зүсүүдүүд амар юм байна. Бүхэлд нь ингээд бүр худалдаж авч маваа хүмүүс ч тэ. Аа бол гэртээ хийсэн. Шүн гэртээ ингээд коридороос нөгөө өрөө хүртэл юм уу залгаа ширээ залгаад тэг хийж байгаа хөөг амар тэг бүр ингээд тусдаа торт байд юм байна бүр хоёр давхар юм босс бейби мэйби гэдэг тэг барыг нөгөө маргааш өмсөд багдах юм шиг тийм гонж монж хийлгцэн манай дүүд юу ч өмсөд багтаж шүү дээ тэр хамаагүй наач гоё байвал болно хүмүүс ирж харна шүү дээ манай найзууд манай ээж амар тэг ээж намайг хамгийн амар 8 цаг тусгацсан шүү дээ чи дүүгэж тусаж болох босооч туулгаж байна шүү дээ би юу их юм бэ гэсэн чинь миний хүчинд ингээд цай дэвлхийг хүлээж. За хүлээ яа гэж тэгээд ингээд юу яг хизээ болдог гэдэг. Тэгээд загаас шээчэд ирээ гэж шээчэд ирс зүг зүгээр ингээд. Чанад харж штэ би харж байна. Гэсэн аим тэнийг юм дээр дэвэрдэг заяа. Харж байгаа юм. Ирмэнэс ээ хүүри. Тэр нөө цайн баг ингээд талн ингээд тоогноос гараа яа. Юу яана. Тэг ингээд байцч. Ба цай болсон ээж болцсон гэсэн чинь манай ээж. Чи наа дээж мэж тэгээ өргөөрөө. Дээж өргөдөг юм ээ нөө. Манай ээж айгуу гоё өргөдөг шнэ. Баянга минь ингээд надад тийм үг байхгүй. Тэг мэг дээж өргөх үгээ бодоод. За баянга бол баянга. Тураач хайр. Мөнгөтэй бол. За чи 3 хүсэл байх л та. За найзад толч. Тэгээд тийм дуусч байгаа. Тэр үс ингээд ээж мөр 8 цагт эхэлсэн юм шүү дээ тэр чинь. Тэг ингээд хүн болгон ингээд 4 цагт ирэн зочдно. Бид нар 2 цагт бэлэн болсон. 2 цаг ингээд болцсон хоол хүлээсэд би ингээд хүрх яаж болохгүй заа. Тэг би ингээд яг гоё ингээд очтно ингээд ингээд хамт суугаад яг ингээд дүнгэж салааднаас нь хэлдэж ш хүмүүс те. Яг салаад аваад үзчих чинь ээж рүүс хийж одоо бос. Тэг би ингээ айлаас сулгаа хийж байгаа юм шиг харснаа. Тэг би галтуугаар орсон чиг манай ээжийн ч юм уу аавын ч юм уу бүүн тэр хоёулаа танихгүй нэг 3 гэж. Хэнийг нь талын бүүн. Тэр урагч аймгийн цохон байгуулалтаа ингээ суудаг ингэж. Захад сууж ингээ хамаатнуудыг ажигладаг. Тэг дунд суусыг бүгдийг мэддэг хамаатнуудыг. Энд талнаа сууж байгаа их чинь тэр их чинь мэдхгүй мэддэг. Энд сууж байгаа чинь нөөч мэдхгүй. Тэр хоёроо ярианаас мэдээлжээд ингээд. Тэгээ дундлыг чирэл хүүхийн залууч нөгөө coin moin аваад айгүй гоё явж байгаа штэ гэхээр юм талж. Угаа наач аригууд ингэсэн. Тийм үү гээл. Нөгөө их зүгт. Тэгээ бараг 4 гишүүн болсон хамт. Ой торт туслаа шүү гэхээр яг бид дөрөв ингээд ашгүй. За бид дөрөв ээлж орхнаа. Тэгээд ингээд дуу муугийн дуулаад ингээд байц чи маа дүүч нөгөө лаа үлэн штэ. Нэг настай хөлт ямар юм налаа үлээд тий. Нэг би дүүгээ харахаар ингээд нэг нөгөө төсөөдрийн малгаан том доод ингээд шүснэ гоожоод байна. Ямар ч үлээх шинжгүй яг ийм олон хүн амьдралд анхудаа хараад ингээд цочирдоод үйж өгөх. Ээж наа нэг үлээхгээ бэлдээд өгөх. За ингээд 3 байр маяр ингээд нэг машин цашин гэл. Ээж завлсан. Хэцүүц. Гэтэ манай ээж тэр төсөө өдрийг үнэхээр алж чадсан байхгүй юу? Тэрний үеийн гэхээр манай ээж амар буруу шийдвэр гаргасан. Тэрний үеийн гэхээр манай дунд насны дүүгээр дуудуулах. Би хэрвээ намайг багдуулсан бол би бол дуулж шин ингээд маамуу наашир машир те шүлэг уншихаар болжмор хөөрхөн боо за байлаа гэдэг ингээд болж байгаа. Маа дүү ингээд айгу хэцүү боловсралтай байхгүй. Яагаад маа дүү хэцүү боловсралтай гэхээр маа дүү сая 9 сарын 1-нд нэгдүгээр ингээд ороод карант хийлээд шууд 3-т орчихсон. Тийм хэцүү боловсралтай. Амар шүү. Би ингээд хамт ингээд хичээл мичээл хийгээ суухаар ингээд маа дүү ном уншчихсан. Мэдхгүйсэг биш тий. Юу хуцаад энэ ямар үсгэн гэсэн чи алин оо дундаа зураастай юу? Холгаач. Чи яг ямар үсгэндээ зогсон гэсэн чи ийм үсгэн дээр. Тэ үсгийг хэлж чадах. За хэлээ хий. Тэгээ ашгүй уншаад сургуулаад. Маадууч нөгөө уншаад сураад ингээд айгу тийм нэг үгнийхээ утгыг ойлгохгүй ингээд холбоо өгөр хийдэг байхгүй одоо. Сандал, ширээ сандал гэдээ ойлгодог байхгүй. Тэр чинь нэг хас гэдэг үг гарч ирээд. Хас. Ой хас. Салтаа. Юу солиор үстэ тоглосон юм аа. Зөвүүн харахт.
хичээл хийлэхтэй аюу хэцүү шүү дээ. Бүгд хичээл хийлгэнэ гэдэг бол ер нь алаан шүү дээ ер нь. Аав ээж хоёр хоорондоо ирэлтэн гэл ээж бүр өст ёо манай удамд ийм тэнэг хүн байхгүй гэл ингээд аав тэгээ манай удамд байгаа юм. Танаа тэр ах чинь тэнэг юм бэ гэл. Тэгэл би наан тэнэг би ингээ бодоол гэсэн. Дас би хийлгье. Тэгээ би ингээд хийлэх гээд ингээ орно ингээ хамт суух. За минь одоо ингээд хийгээд энэ өгүүлбэрийг хуулаа бичих гал. Дондог морио ослог гэдэг өгүүлбэр байгаа. За хуул. Дондог гэж үтснэ. Хам цангаат юм. За явж юм уучаад ирэх ингээд анх удаа галтгоонд орж байгаа юм шиг гэргээ галтгоод. Энд ийм гэрэл байсан юм уу? Уцаад наашир. Буцаа суулгахаар морио гэснэ шийлээ. 0 орчихсон. Тэгээ 0 орсон 30 минут алга болчихсон. Үжиж юу хийгээд байгаас чань шийгэж байгаа баачлоо. Тэгээ дуракийг би ингээд яадаг байхгүй ингээд ойлынх нь хаалганы чоожны нүхээр хардахгүй. Чи маад зүгээр нэг агарж уншаад болоо. Гэтэ барьснаа бичиг мэдгүй жараад нь уушч мушаал. Үжи гараад ирэх. За. Тэгээд ус гэснэ дуутсан уу тэгээ алах болчихно. Тэгээ би загнуулахгүй бол ингээд дуусахдаггүй. Лав. Маадуу хэцүү чанга чанга. Ер нь бол маадуу чи ингэж чанга. Тийм чанга боловсролтой хүн тэр дөрсөө өдрөө дуудуулна гэж боддоо та нар. Маадууг ингээд амар гадс. Чөөхин за энэ хүүхдээ авьяас гэдэг чи их гоё штэ манайхаа гэх нөгөө 3 хийнэ. Тэгээ би одоо яана энэ болгож маамунашир дуулаасаа гэж бодсон чи маадуу шууд ингээд зочдын өмнө очиж шууд ингээд гэлсэн. Энэ бол тулгаач бол маамунашир дуулахгүй гэл би ингээд ойртоол за амын дарах гал ойртоол. За маадуу шууд ихэлсэн штэ. Атсан бандаж углаад алах гэж хүүр. Йоо барилаа шүү. Тэнгид нөгөө 3 анаа манай чи яг цай ууждаг. Атсан бандаж гэсэн үү? Яа слайм. Тэг би ингээ хүмүүс барсан ээж л барсан чи ээж над руу уурлаад тест. Би чамайг аал. Нааш чи хүүхдээ хичээл хийлгдэг гэл нааш. Тэг би ингээ амар хэцүү байдалд ороод. Би чи яг нэг ээжийг яг тэгж гүйлгэж ирсэн яг. Миний нөгөө би жоох эвгүрхэд нэг имлэг твдэхгүй. Айгу имлэг твтээд ингээд ерөөсөн гой өрөөнд ороо ганцаархнаа нэг өрөөнд ороод би ч бүр имлэг нэг хүн нэг өрөөнд орно гэж айгу хор үзэгдэл шүү дээ. Улсын имлэгт. Тэг ороод ингээд хүүх ямар гоё юм бэ гээл ингээд сонгоод үзчих чи ингээд манай ээж чинь битээр орохдоо ингээд нийт цүнхэнд ирэхгүй. Нийт цүнхэнд нэг юм уудтай боорцог заяа. Тэгэд нэг ундаатай. Ээж нь чамайг эргэж чадахгүй юм нэг чи энэгээр нэг 3 хоног болгоцгоо гэд би бүр амар хямраар яана энэ 3-аар нь 3 хоног гэдэг чинь яа. Тэгээд авраад ингээд зүнхээ тавьсан чи ээж гаднаас нөгөө эмчтэй ороод ирэхгүй. Гэсэн ээж ингээд над руу харснаа. Одоо боовоо гарга. Яг тийм үед яг тэр цүнхэн дотор хизээж боорцогтой гэж бодогдохгүй. Ээж энд үү? Винд байхгүй тэгээ яах юм. Зоо. Ээж бас хүүш. Шо бацаад. Тэсний эмчтэй аягүй гоё ярьцаа. За эмчээ гарч байгаарай. Яаж уулгаач очиж. Тэг би сүүл тэр яагаад би ганцаараа нэг өрөөнд орсон учраас ойлгосон чинь тэр хүүхдийн имлэг байсан юм. 0-оос 13 насны. Би яаж ойлгосон гэхээр ми гид зүгүүргээд 0 руу орсож жижигхэн суулдуур намайг утсан. Ингээд. Тэгээ би ингээд яана гэж бодоод ингээд суусан чинь нэг бүксэн гадаа болчихсон. За ирмүнэ ер нь оны доо хоёрлаа гэх. За ус дугруул онсон гэсэн үг шүү. Тойрол заавал ер нь ингээд шүмсэн татаад буцаал арай гэж ингээд суугаа байс шууд угаалтууд нүүрд болно шүү. Хэцүү ер нь юм том биеттэй өгч ер нь хэцүү. Та тийм том биеттэй хүмүүс байна уу да? Тийм найз нар бол ер нь хайрлах хэрэгтэй. Хаач ер нь энэ хүмүүс бол хэцүү биш. За баярлалаа Эрик бол бүгд нь үлдснээс баярлалаа. За дараагийн коммент өгөөрэй.